Сайн мэцхан үзэгчдээ өргөн нэвтрүүлгийн өнөөдрийн дугаараар үзэгч та бүхэндээ шин зууны хүүхэд хүмүүжүүлэх арга бүтээл, сэтгэлийн уяр төгөлдөр хурын бүтээл, адтай хүүхнүүд олон ангид уран сайхны кино гэсэн урлагийн салбарт оюуны бүтээлд тойруулсан оролцогчдыг танилцуулна. Мөн халтаргаа гулгай ихтэй байгаа энэ үед зам талбайг цас мөснөөс нь салгах цас хусагч машин үзэгчдийн сонирхлыг татна гэдэгт итгэлтэй байна. Дэлхийд өөр хаанч байхгүй гэх Монгол уламжлалт хатамлын урлагийг шүүгчид хэрхэн үнэлж дүнснийг Монголын эмч нарын бүтээсэн эрүүл мэндийн салбарт онцгой ач холбогдолтой хаван шүүх аппарат, зөөврийн ариун цэврийн байр гэх мэт олон сонирхолтой хэрэгтэй бүтээлүүдийг цаашид хөгжих дэмжигдэхийг одоо бүгдээрээ хамтдаа харцгаая. Өрг боломж. Өвлийн улирал гарч байгаа осол аваарын 20 орчим хувь нь замын халтаргаа уулгаанаас шалтгаалдаг гэсэн мэдээлэл байна. Үүнийг шийдвэрлэх тоног төхөөрөмж машин одоогоор манад байхгүй байна. Гэхдээ энэ асуудлыг шийдвэрлэх тухай хоёр улсын хооронд хүртэл яригадаад авсан гэдгийг үзэгч та бүхэн санаж байгаа хаа. Гэхдээ энэ асуудлыг бид шийдвэрлэх боломжтой гэдгийг харуулсан шин цас хусагч машиныг бүтээсэн эзэд бидний дундаас төрөн гарсаар байна. Ингээд өрг нэвтрүүлэг цас хусагч машинаар оролцож байгаа оргил болттой уулзъя. За сайн байна уу? Сайн. Сайн өдрийн мэндийг хүргэе. Энэ өдрийн мэндийг хүргэе. За өөрийнхөө цац цэвэрлэгч машина газар дээр нь туршиж үзэж штэ тий. Тэгэхээр чиний цац цэвэрлэгч машин ер нь бусад цац цэвэрлэгч машинуудаас юугаар ялгаатай? Ер нь энэ чиний цац цэвэрлэгч машинтай адилхан энэ цац цэвэрлэгч машинууд ер нь байдаг уу? Яг ийм адилхан бол ер нь байхгүй гэж ер нь нэт мэдээс харахад ер нь байхгүй юм билээ. Тэгээд энэ бүтээл маань энэ маш их хэм төвцөгөөр босч байгаа. Энэ бүтээл маань олонний хийх боломжтой. Энэ хийж байгаа материалууд маань олдоц ихтэй материалуудаар хийж байгаа. Тийм бол давуу талтай байгаа л да. Яг одоо ажилчид маань болохоор яг газар дээр бол цас цэвэрлэгтэй жото хүр зашиглаад цэвэрлэдэг шүү дээ. Тэгэхээр энэ чиний цас цэвэрлэгч машин одоо яг юугаараа давуу талтай байж чадах вэ? Хүний хөдөлмөрийг хэр хөнгөвчилж чадж байна? Миний энэ бүтээл маань болохоор маш их хүний ер нь бол 3 харьцах нэг гэл гэж болон 3 хүний хийх ажлыг ер нь нэг хүн яг энэ хэрэгтэй байхад ер нь хийн гэж хий. За ингээд манай өргөөс дэмжлэг аваад одоо зас цэвэрлэгч машиныг одоо бас эдгээр хүмүүстэй сайн зааж өгөөд за тэгээд мэдээж энэ хүмүүсийн одоо ажлыг хөнгөжүүлсэн өндөр үр хөтөлбөртэй одоо бүтээл болсон байгаа гэдэгт бид хүн итгэлтэй байна. За амжилт хүсэж байна. Баярлалаа. Цагаан бүвэгийн оргил болд юм аа. Оргил болдыг өрж байна. Энэ болохоор энэ замын цасыг ингээд хусаж байгаа бүтээл маань байгаа. Явгууны замыг болохоор хусаад тэгээд энийгээр болохоор юу яа зайлуулна. Цасаа асах юм шүү дээ. Цасаа асгах үүрэгтэй. Бас энийг бас нөгөө энийг маань ингэж эргүүлэх юм бол мөсөө хагална. Энэ маань 176 м квадратыг болохоор 50 минутанд хусаж байгаа байхгүй юу? Энэ маань яг одоо энийг ингээ хусаад 176 м квадрат хүртэл хусаж үзсэн. Оргил бол доо хэдүүлээ энийг хот тохиолчлтын компанийнхаа түүхийнхэнд өгж жагаад цэвэрлүүлээд үзье. Энэ нэвтрүүлэг гарахын өмнө энэ цэвэрлэгээний ажлыг хийгээд яг газар дээр нь цэвэрлэдэг хүмүүст маань хэр таалагдах нь вэ? Хэр ажлын бүтэмжийг нэмэгдүүлэх нь гэдгийг үзье хэдүүлээ. За хэрв тэдэрт таалагдаад энэ үнэхээр хэрэгтэй бүтээл болох юм бол энэ бүтээгдэхүүнийг бид нэр одоо хотын захиргаанд санал болгоод нийт хот тохиолчлтын компаниуд хэрэглэх энэ боломжийг хангахад хэдүүлээ хамтраад ажиллаад үзье. Тийм учраас энэ бүгдийг хийхийн тулд өргөдлөө маргааш ихэд яралтай бөглөөд оюуны өмчийн газар өгсөн байх ёстой. Тийм учраас өөрийн чинь бүтээгдэхүүн оюуны өмчөөр баталгаажиж дараа нь мөнгө болох учиртай учраас энэ ажлаа зайлшгүй одоо хүмүүст репорт гарахын өмнө энэ ажлаа заашгүй хийх ёстой. Тийм учраас
өөрчлөн боломж олгоод үзье. Тэг 81 дугаартаа оролцогч оргил ултын цас сусагч машин залуу зохион бүтээгч уралдааны 1-р шатанд шүүгчдийн санал нэгтэд дэмжиж байсан бүтээлээ. Харин өрг түүнд боломжийг олголоо. Улаанбаатар хотын төгсөлт үйлчилгээний компанийнхантай уулзалт зохион байгуулж тэрний цас сусагч машиныг туршиж үзэхээр болсон юм а. Нэвтрүүлгийн баг яралтай ажиллаж оргил ултыг нэвтрүүлэгт орсны маргааш өдөр нь энэхүү сурвалжлагыг бэлтгэлээ. За сайн байна уу та? За сайн. За энэ засварлагч машин ер нь хэр үр дүнтэй байна? Таны ажлыг хэр хөнгөвч чадж байна? Яг гоо жижиг энэ жижиг нь бол хөнгөлөхөр л юм байна. Энэ том нь болохоор жоохон эвгүүл юм байна нэг жоохон энэ хажуу тийшээ дайдаа болохоор ног мог жоохон өргөн оруулах яг томороо ингэсээгээ жоохон ингэж хахаж өгч боломж юм байна. Тий. Энэ жижиг нь болохоор жоохон дагширсангийн жоохон ингэ хавхлаад өгч байна. Энэ боломж юм байна. Бидний хурцыг бас бид нар чи хурцээр 2 3 удаа шиг энэгээр чи ганц удаад хаяхад юм байна л да. Болох юм байна яг хэрэгжүүлвэл яг. За та хурц жотуудаа харьцуулах юм бол таны хөдөлмөрийг одоо хэр хувьтаагаар хөнгөж чадчих вэ? Хурц жотуудаа ажил бас гайгүй боломж юм байна. Тэгээ хурцаа бид нар чи өөрөөр мөрөн дээрээ өөрөөр хөлдөж ихлэ гар мараа ингээл явдаг. Эн чинь бол нэг бариултаа жоохон төрөл мөрж явахад эвтэйхэн. Одоо манай Монгол орн чи хөгжиж байгаа шүү дээ. Энэ хөгжил мөгжлөн дээш чам чи ийм юмтай бол бас боломж юм байна. Бидний ажлаас ганц 2 хүн өнгөрсөн гэдэг чинь бид нар ч бас үйл зөвгөл ажилдаг болоод ч тийм хар утгаар гараад. За тэгэхээр бид хүн төвчл үйлчилгээний компани ажилчдтай сая уулзлаа. Тэгэхээр ажилчид маань газар дээр нь ашиглаж үзээд ерөнхийдөө бол ашиглах боломжтой юм байна. Бидний хөдөлмөрийг бол хангалттай хөнгөвч чадах юм байна гэж одоо дүгнэлтийг гаргаж байна. Одоо яг одоогийн байдлаар бол ер нь нийтлэг одоо зам талбай цэвэрлж байгаа хүмүүс маань одоо давс бодисаар нэгдүгээр бид нар хамгийн анхны ажиллагаа бол тий. Одоо давс бодисцаа тэгээд замынхаа нуухыг бол мэдээж хогны шүүр тэгээд бас чавчуур байдаг тий. Төмөр чавчуураар ингээд чавчаад ингээд цэвэрлдэг байгаа. Тэгээд яг ер нь бол санаанууд бол яг саяны шиг санаа яг ингээд хийчих юм аа гэдэг одоо тийм яг санаа манаа дээр зүгээр яг гадаад мададын одоо юунуудыг бол бид нар харж исэн л да тий. Тэгээд зүгээр яг гар ажиллагаад саяны шиг одоо тийм жижиг юу бол одоо миний хувьд бол анх удаага бас харж байна. Явандаа ингээд үнэхээр туршаад үзээд үнэхээр боломжтой болцоотой бол мэдээж шин санаа хүмүүсийн хөтөр хөнгөвчсөн байх юм бол одоо мэдээж хүм бүхэн дэмжих байхаа л гэж миний хувьд бол бодож байна. Зохиогч ирэх гэдэг нь зохиогчийн оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон утга зохиол урлагийн бүтээлийг өмчлөх хэрэг юм. Зохиогч нь бүтээлийнхаа хувьд эдийн болон эдийн бус баялагын эрхэлдэг. Зохиогчийн ирэх нь зохиогчийн насан туршид болно. Нас барснаас хойш 50 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна. Энэ мэт зохиогчийн ирэх болон түүнд хамаарах эрхийн тухай олон заалтууд Монгол улсын хуульд тусгагдсан байдаг. Өрг нэвтрүүлэгт бүтээлээ танилцуулж зохиолсон аялгуу дэлгэцсэн бүтээл, ном тохиомлоо олныг хүртээл болгож түгээн дэлгэрүүлэх хүсэлтэй бүтээгчид олон оролцож байна. Тэдний нэг болох Төмийн их чуулган төгөлдөр хуурч нэгэн бүсгүйтэй үзэгч таныг танилцуулж түүний зохиолсон сэтгэлийн үер төгөлдөр хуурын аялгууг хүргэх гэж байна. За өргөн нэвтрүүлгийн 1-р шатны шалгаруулалтад үргэлжлэн явсаар байна. Би төхөн дараагийнхаа оролцогчийг та бүхний өмнө урьж байна. Тэг 98 дугаартай Цэрэн найдамдын нэргүй Төмийн их чуулганы концерт мистер Монгол Улсын соёлын дэргэний ажилтан манай нэвтрүүлэгт оролцож байна. За таныг урьж байна.
За баярлалаа. Үнэхээр сайхан аялал байна. Тэгэхээр саяын бүтээл тань бол надад үнэхээр таалагдлаа. Баярлалаа. Тэгээд биднэрт өшөө бас цаашаа ажиллахад бас биднэрт бас мэдээж хугацаа ийм юм бол шаардлагатай. Тэгэхээр эхний ээлжинд бол хэрэг өөрийгөө нь зөвшөөрөх юм бол энэ сэтгэлийн үер гэдэг төгөлдрүүрийн дан бүтээл дээр чинь бид нэр клипчүүлээд өргөн нэвтрүүлгийн оролцогч нэргүйгээд бид нар телевизүүдэд тараагаад тэгээд ингээд явуулаад өгчүүл болж байна. Тэгээд хэрэг таныг зөвшөөрч байгаа гэвэл бид нар энэ ажлыг хамтраад зохион байгуулад ингээд явъя. Болох уу? Энд миний том боломж шүү дээ. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Энэ жаз хөгжмийг би 5 сарын өмнө зохиосон удахгүй дуу болон төрөн гарна. Энэ бүтээл миний оюуны өмч. Урлагийн бүтээл бүхэн зохиогчгоо сэтгэлийн илэрхийлэл юм а гэж нэгэнтээ хэлсэнчлэн төгөлдөр хуурчны бүсгүй сэтгэлийн үер бүтээл нь тэрний хүсэл мөрөөдлийг илэрхийлсэн үзэгчдийг баярлуулсан аялгау байсан гэдэгтээ та бүхэн санал нийлж байгаа болов уу? Дараагийн танилцуулга бүтээлүүд мөн зохиогчийн эрхийн ангилалд хамаарагдах бүтээлүүд байна. Тэг 80 дугаартаа Чимдийн Баасанжав Монголын Молливуудыг байгуулах хүсэл зорилго тээж яваа энэ эмэгтэй тайз дэлгэцийн төрөлд олон жил хүч үзэн бүтээл төрүүлж яваа нэг юм а. Жим студийн захирал Баасанжав адтай хүүхнүүд олон ангид бүтээл хийхээр төлөвлөж байгаа тухайга шүүгчдэд танилцууллаа. Энэхүү олон ангид бүтээлд 1970-аас өнөөдрийн цаг үеийг хүртэлх нийгмийн амьдралыг 5 эмэгтэй амьдралаар төлөөлүүлэн харуулах бөгөөд үзэгчдийн сэтгэл зүйн боловсрол ихээхэн ач холбогдолтой талаар ярьсан юм. Унтрах шахаад байсан Монголын кино урлаг сүүлийн жилүүдэд сэргэж хөгжиж байгаа нь талархууштай ч чанаргүй бүтээлүүд олон гарч байгаа гэдгийг бас хэлхэн зүйтэй байхаа. Тиймээс энэ талаар ч шүүгчд Баасанжавт анхааруулад авлаа. Тэрээр өөрийн хамтрагч кино зохиолч судлаач Мегмар Сүрэнгийн хамт өргөн нэвтрүүлгийн шалгаруулалтын тайзнаа хүрэлцэн ирсэн юм а. Мегмар Сүрэнгойг Азаг шүдний зэрэг агшин киногоор нь Монголын үзэгчид андахгүй мэднэ. Одоо та бүхэнд яг юу хэрэгтэй байна вэ гэсэн Батсайхан шүүгчийн асуултанд оролцогчид 100 сая төгрөг гэж хариуллаа. Харин Батсайхан шүүгч ямар хариулт өгснийг сонирхцгоё. Нийт төсөв юмудаа гаргаад өвөр Монголын одон телевизээс нөгөө санхүүгийн дэмжлэг авах тухай тодорхойлолтоо хамтран ажиллах дэмжиг туслах байгууллагуудаа ингэчээд үнэхээр сүүлд нь 100 сая төгрөг дутах юм бол манай өрг нэвтрүүлгээс 100 сая төгрөгөнд чинь дэмжлэг туслалцаа үзүүлэх боломж бүрэн байна. Хамт олонд нэг төсөл тийм үү бичээд гаргаж ирээд хандаач тэгээд хоёрдугаар үед энэ кино маань ямар үе шаттай явж яах нь яах нь энийг эргээд ярья тэгвэл баярлалаа. За баярлалаа. Битээр бол урд нь бас зориг гэдэг улс төрийн анхны кино хийсэн үстэй. Тэгээд цаашдаа ер нь битээр бас ингээм хамтарсан уран бүтээл хийсэн бодлыг төрж явсан. Тэгээ өрг гэдэг энэ сайхан нэвтрүүлэг ястаа нөгөө загсан газрын маажиг өгчээд ястаа та энэ зохион байгуулж байгаа танад маш их баярлж байна. Бас нэгэн зохиогч эрхтэй бүтээл. Утга зохиолын онлайн шинжилэл бүтээлийн эзэмшигч насан жаргалын инхтөр. Тэрээр анх Монгол гэрийн аналог төсөв бүтээх арга буюу бичиг зохиолын онлайн байгууламж зэрэг мета шинжилгээ ухааны суур код бүтээлийн үр дүнгийн хэсгээс дэлхийн шинжилгээ ухааны тэргүүлэх сэтгүүл болох Springer сэтгүүлд хэвлүүлснээр энэхүү сэтгүүлийн салбар байгуулах санаачлагыг гаргасан байна. Springer сэтгүүл одоогоор 78 оронд төлөөлөлттэй. Харин Монгол дахь салбарыг байгуулах хүсэлтэд илгээж амжсан инхтөрийн хувьд энэхүү алдартай сэтгүүлийг эрхлэн гаргахад өрг нэвтрүүлгээс дэмжлэг авах хүсэлтэй байгаа юм байна. Харин шүүгчид түүнд хамтдаа Springer сэтгүүлийг Монголдо бойжуулах ажлыг эхлүүлж үзье гэсэн хариултыг өглөө. Би одоо энэ саналаа шинэ гэдгийг нь хүмүүст ингэж ойлгуулах. За мөн 2 дугаар шатанд нь бол Монголдо баг бүрдүүлэх, 3 дугаар шатанд тэр том одоо сэтгүүлийн төлөөлөгчдийг Монголдо урьж салбар төлөөлөгчийн газар байгуулах талаар зөвшөөрөлт хүргэх гэсэн ийм 3 шаттайгаар одоо асуудлыг төлөвлөөд өргөн бариад байгаа.
Манай нэвтрүүлгийн хамгийн өндөр настай оролцогч болох Тэг 61 дугаартай дэлхийн даш дандугаан бүтээлийг танилцуулж байна. Даш дандугай мал зүйч мэргэжил эзэмшнээс хойш үдээ аж ахуйн салбарт ажиллан 1985 онд гавьяаны амралт авсан хэдий ч өнөөдрийн хүртэл Монгол орны мал аж ахуй тэр дундаа үхрийн арчилгаа маллахыг сайжруулж ашиг шимийг дээшлүүлэх нөхцөлийг судлан хуваараа судалгаа хийсээр байгаа Монголын нэртэй эрдэмтдийн нэг үлээ. Тэрээр өргөн нэвтрүүлэгт оролцож байгаа бүтээлээ 1987 онд анх хэвлүүлэн олон хүртээлт болгож байсан байна. Фермерийн аж ахуйн хөгжиж, тооноос чанарыг гэсэн ураг хэрэгжүүлж байгаа энэ үед хамгийн хэрэгтэй арга туршлага гэж би хувьдаа даш дандугай бүтээлийг үнэлж байна. Шүүгчч гэсэн түүний сэтгэл зүтгэлд баярлаж байгаагаа илэрхийлээд үнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны цохих мэргэжлийн хүмүүстэй уулзуулж бүтээлийг танилцуулан цаашид хамтран ажиллая гэсэн саналыг тавьсан юм. Даш дандугайтай амжилт хүсье. Ингээд дараагийн оролцогчтойгоо студид уулзцгаая. Энэ нэвтрүүлгийг бас анхны телевизээр анхны мэдээллийг сонсоод миний 20 жил одоо бодож мөрөөдөж зүтгэж явсан энэ мөрөөдлийг маань биелүүлэх ийм л нэвтрүүлэг юм шиг санагдаад байгаа юм ирж бүртгүүлсэн. Тэгээд одоо энд дээр орох гэж байна. Эрдэмтдчтэй тэгэхээр Монгол улсын тэргүүн шадар сайд Алтан хуйгийн санаачилгаар зохион байгуулж байгаа өрөг реалити нэвтрүүлэг маань үргэлжлэж байна. Ингээд та бүхэнтэй дараагийн оролцогч уулзуулъя. Дараагийн оролцогч маань Тэг 74 дугаартай Задын Цэнгис сайхан. Монголын үндэсний уламжлалт урлагийг олон түмний хүртээл болгож хүмүүст одоо сурталчлах, хүмүүсийг зааж сургах энэ чиглэлээр маш их чухал гэж ингэж үздэг. Үндэсний уламжлалт хатгамлыг орчин үеийн өргөн хэрэглээний хэлбэрт оруулаад нэг 20 гаруй төрлийн ийм шин загвар зохион бүтээж оюуны өмчийн патент авсан. Энийг бол ухаанд ажилгүй олон эмэгтэйчүүдийг л ажилтай болгож орлогыг нэмэгдүүлэх зорилгоор хийсэн миний 20-д жилийн одоо хөдөлмөрийн үр дүн юм байгаа юм. Зөвхөн одоо бизнес болгоод ашиг орлого олох талаас нь бол бас ганцхан тэгж харахгүй байгаа. Тэгээ уран гатхамлаар ингэж чимэглээд байгаагийн учир нь юу юм гэхээр зэрэг ерөөсөн Монголын энэ уламжлалт гар урлаг дотроос хүнийг хөгжилд хамгийн их хувь нэмэр оруулж байгаа, хамгийн их олон талын мэдлэг шаардаж, хүнийг олон талын мэдлэгтэй болгодог, асар их дэсвэр дэвчээртэй болгодог энэ урлалыг бас түгээн дэлгэрүүлэх зорилго бас хамт явж байгаа. Ийм гоё уран зүйлийг хүний сэтгхүүгээр хүн хийж чаддсан байна гэж ингэж хэлж тэнийг олон түмэнд таниулж үзүүлж яг бүтээл болцсон тэр үеийг хараад юм уу ер нь ингүүл гоё болдгийн байна гэж ерөөсөө хийх явцдаа л тэр хүнд дандаа бахархах одоо тийм сэтгэл дандаа одоо тэр уран гоё зүйлд нь өөртөө сэтгэлийн таашаал авч яадаг. Энэ миний санал бол бас таны энэ эрхэлж байгаа бизнес бол дэмжигчтэй маш их олон түмэнд хэрэгтэй бас цаана их үлдцтэй тийм бизнес байна. Танд баяр хүргэе. За шүүгчдийн зүгээс бол бас үндэснийхэн уламжлалт энэ уран гатгамал үндэсний урлаг талаас нь бас одоо бүтээл хийж орж ирсэн учраас нэлээд дэмжлэг авч чадсан байх гэж ингэж бодсон. Энэ өөрөө яг манай Монголын оюуны өв, соёлын өв, за дээр нь манай давтагдшгүй одоо хийц ур чадвар юмыг гарах одоо ганц одоо хатгамлын төрөл юм байна гэж бид нэр үзээд энийг чинь дэмжийа. Зүү орох оюутлыг ашигласан энэ бүтээгдэхүүнүүдээрээ дараагийн шатанд орж ингэж хамтарч ажиллаад үзээч гэж ингэж урьж байна. Танд боломж олгоё. Үндэснийхэн уламжлалт урлагийг дээдэлдэг хүмүүс юм байна. Тийм учраас одоо бас миний хийсэн бүтээсэн олон түмнийг ажил төрөлтэй болгож орлоготой болгох гэж зүтгэж явж байгаа ажлыг минь үнэлж тэнцвэрсэнд бас баяртай байна. Зөвхөн Монголд л байдаг уламжлалт арга гэдэг үг Монгол хүн бүхнийг баярлуулж бахархуулж байгаа нь дамжиггүй. Харин энэ аргыг гадныхан байтугай монголчууд ч өөрсдөө мэдэхгүй шахан байгаа нь харамсалтай. Тийм ч утгаар өрг нэвтрүүлгийн шүүгчид эртний энэ сайхан уран хатгамлын урлагийг дэлгэрүүлэн хөгжүүлж цаашид дэлхийд гайхагдах гар урлалын нэгэн төрлийг боожуулах аргыг эхлүүлэхдээ таатай байгаа. Ер нь улс орон бүр эрт дээр үеэс уламжлагдсан ирсэн соёлын өвийг сахин хамгаалах, хөгжүүлэхэд онцгой анхаарал тавин ажилладаг. Жишээ нь манай урд хөрш хятадд нэмгэн алт үйлдвэрлэх уламжлалт эртний гар урлалыг хөгжүүлэх үүднээс Нанжин хотноо 87 үйлдвэрийг төвлөрүүлж 3500 орчим урчууд эдгээр үйлдвэрт ажилладаг юм байна. Нэмгэн алтыг техник тоног төхөөрөмжөөр хийх боломжгүй бөгөөд үйлдвэрлэлийн бүхий л үе шат гар аргаар хийгддэг онцлогтой үүндэл гар урлалын үнцийг оршноо. Өрөг реалити нэвтрүүлэгт хамтгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн оролцогч та бүхний өмнө өрье. Дараагийн оролцогч маань Тэг 76 дугаартай Гомбын Чинбаяр. Чинбаярыг урьж байна. Энэ арч сэрэн урлагаар дагинж олон жил одоо хөдөлмөрсөн. Өрөг нэвтрүүлгийнхээ оролцсноор бол энэ тэг Монголын ардын гар урлагийг бол одоохон Монголын улсад энэ дэлхийн тэг гадаадын улсад таниулах
энэ их өндөр ачаал тогтолтой гэж бодож байна. Тэгээ энэ ойлголт хатгамлыг л одоо сэргээж өөлж авчвал ардын мордлого одоо нөхөн сэргээж ингэж хатаж хөдөлмөрлж байна да. Энийг ойж суухад шийдэ маш их дэсвэр хатуужил цаг хугацаа нэгтэн орон сэтгэмж тийм ээ бүх юм хослуулж хийдэг. Тэгээд одоохонд гадаад дотоодын зочд гэж үзүүж харуул таниулахад одоо ажлын байрны нөхцөлөө сайжруулах тийм зорилготойгоор л оролцож байна. За Чимбаяргай таны энэ бүтээл бол үнэхээр мундаг юм байна. Тэгээ дээрэс нь бас хэрэглээгээ олцсон, эзнээ олцсон ийм бүтээл юм байна. За дээрэс нь бас бүтэх гэж их цаг ордог. Үнэхээр тансаг хэрэглээний яхаргагүй Монголын нэрийг гаргасан юм бүтээгдэхүүн гэж бид нар ингэж ойлголоо. Монголын тансаг хэрэглээний бүтээгдэхүүн хэрхэн бүтдэг вэ гэдгийг харуулах зорилготой одоо шоу рум маяг юм да. Шоу румыг хамтдаа байгуулах гэдэг ингээд хэдүүлээ оролдоод үзье. За баярлалаа. За баярлалаа. Чимбаяргай бүтээлч дэмжиглээ. Бүтэн хэдэн сар сууж байж өрөөсөн гутал гаргаж дуустал гэсэн тэрний ууггүй хөдөлмөр төвчээр басгүй авьяасыг нь үнэлж хүндтгсэн эрхэм шүүгчдтэй үзэгч олон баярлаж байгаа. Монгол зөв ороо хатгамал гэж үнэлэгдэж гайхагдах тэр сайхан мөч удахгүй эрхийг хамтдаа харах болно гэж Чимбаяр танд өргөн зүгээс баяр хүргэж байна. Сэтгэл сайхан байна. Энэ ухаан үнцээр манай Монголын ардын гар урд гэдэг энэ гайхалтай сайхан бүтээлийг тасраа 100 гаруй жил тасарсан бүтээлийг нөхөн сэргээж дахиад өвлөн авч үлдэж байгаа. Үнэхээр одоо бахархуустай байна гэж үгчдэх өндөр үнэлтэй. Монголын эрүүл мэндийн салбар дэвшилтэт технологи, техник тоног төхөөрөмжийн шинжилэл өдрөөс өдөрт хөгжсөөр байгаа. Салбарын эрдэмтэд эмч мэргэжилтнүүд өөрсдийн үйл ажиллагаандаа ахиц дэвшил бүхий арга гаргачлал техникийг туршсаар байгаа юм. Яг энэ замаар хаван шүүх аппарат зохион бүтээсэн улсын клиникийн төвийн эмнэлгийн техникийн багийн хамт олонны төлөөлөл ирсэн гемодиализын инженер, шинжилгээ ухаан техникийн сургуулийн докторант Байгальмааг одоо танилцуулъя. Энэ нэвтрүүлгээс би маш их зүйлийг хүлээж байгаа. Энэ нэвтрүүлэгт оролцсон одоо маш их догдолж байна. Энэ сайхан нэвтрүүлгийг одоо явуулж байгаа та бүхэнд одоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. За сайн бацгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Энэ онцлогийн арга нь болохоор 8 төрлийн арга байдаг. Энэ 8 төрлийн аргыг одоо схемчлэн зургаар харуулах юм бол энэ бүгдэд нь дандаа шахуургууд хүний биеэс цусыг гадагшлуулж байгаа шахуурга бол гол үүрэгтэй юм аа. Нэмэлт одоо өөр төрлийн шүүлтүрүүд нь одоо энэ эмчилгээнүүдийн аргуудыг өөрчилж гин гэсэн үг байгаа. Тэгээд Монгол улсын хэмжээнд бол гемодиализ эмчилгээ энэ аргуудаас гемодиализ эмчилгээг хийж байгаа. Диализ эмчилгээг дараах 3 төрлийн аппаратаар хийгдэж байгаа. Гэхдээ диализ эмчилгээг явуулахын тулд заавал усны систем заавал шаардлагатай болдог. Нэмэлт тоног төхөөрөмжүүдийг суйрлуулах шаардлагатай болдог. Энэ утгаараа энэ диализ эмчилгээ бол орон нутагт хүрэхэд одоо хүндрэлтэй байдаг. Эмчилгээний гол одоо экстракорпоративал эмчилгээ буюу биеэс гадна цус шүүх одоо цэвэршүүлэх эмчилгээний гол арга нь бол хүний биеэс шахуургын тусламжтайгаар цусыг гаргаж нэмэлт шүүлтүүрийн тусламжтайгаар хорыг зайлуулад хүний биед буцааж оруулах нь гол зорилго нь болж өгдөг. Энэ голын моторын хэсэг байгаа шүү дээ. Эргэлт одоо цусны одоо эргэлтийн систем болж өгч байгаа энэ хэсэг. Яг энэ хэсгээ бол яг өөрөө зохион бүтээсэн үү те? Энэ болохоор зэрэг гол нь 200 ороор ажиллаж байгаа гэж. Яг энэ болохоор өөрөө аппараттайгаа хамт байдаг. Аппаратн дээр ажилладаг одоо нэг хэсэг нь баггүй. Тийм болохоор зэрэг энийг дангаар ажиллах боломжийг би гаргаж өгсөн. Энэ утгаараа энэ зөөврийн болж өгсөн байгаа. Тэгэхээр бусад дагалдах одоо үндсэн хэсгүүдээс энэ корын салгаад бусад дагалдах хэсгийг илүү оптималны одоо болгож өгсөн л гэж ойлгож болох уу? Тийм. Тэгээд биний гол одоо зорилго юу вэ гэхээр одоо цусыг биеэс гадна эргэлдүүлж цэвэршүүлэх олон аргууд байна. Энэ аргуудыг бид нэр илүү сайн мэдэж одоо илүү сайн хөгж одоо суралцахыг хүсэж байна. Мэдээж бөөрийн аппарат дутагдaltaй байгаа гэдгийг бүгд мэдж байгаа. За дээрэс нь мэдээж Монгол улс мөнгөтэй болж байгаа учраас энэ асуудал нэг удахгүй шийдэгдэхээ хувьд шийдэгдэх байх. За дээрэс нь зөөврийн болоод тэгээ орон нутагт ашиглах үс болгосон гэдэг энэ санаан дээр чинь бид нар суйрлаад хэрхэн бойжуулж болох юм бэ гэдэг юмнуудаа эргэж харагдахгүй.
Шүүгчид байгальмаагийн бүтээлийг эрүүл мэндийн яамд танилцуулж цаашид хэрхэн боожуулах талаар судлаа. Мэргэжилтнүүдийн дүгнэлтээр шалтгаалan дараагийн шатанд орох эсхийг ярилцъя гэсэн хариултыг өглөө. Харин бас нэгэн хүний эрүүл мэндэд хэрэгтэй гэсэн бүтээлийг TIG 94 дугаартаа оролцогч самплын Эрдэнэ үлийг танилцуулсан. Шинэ бүтээлийн ангилалд хамаарагдах гутлын газардуулагч нэртэй энэхүү бүтээлийг гуталд байрлуулснаар хордоо цахилгаан цэнгийг сармагжуулан арилгах ач тустай юм байна. Шүүгчид бүтээлийн талаар тайлбарыг оролцогчоос нэлээд асууж тодруулсан ч бүтээл дэмжигдсэнгүй. Харин одоогийн танилцуулах гэж байгаа бүтээлүүдийн бүтээгчид ижил зорилготой. Улаанбаатар хотын нэгтэршил, захын хорооллын дэд бүтц хөгжөөгүй гэх мэт олон шалтгаанаас хамааралтай хөрсний болон орчны бохирдол ихээр үүсч иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа талаар бид дээр дооргуул ярьцгаадаг. Мэдээж энэ асуудлыг шийдвэрлэх тал дээр төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж гарцыг хайсаар байгаа. Өргөн нэвтрүүлгийн оролцогч TIG 84 дугаартай Алтан Хуйг, TIG 89 дугаартай Батбаатар нар зөөврийн ариун цэврийн байрны шийдлийг санаачлан бүтээлээ танилцуулж байна. Эдгээр оролцогчдын бүтээлийг нийслэлийн захирагчийн албан танилцуулж үнэхээр сайн шийдэл гэсэн хариу гарвал цаашид хөгжүүлэх гэсэн шийдвэрийг шүүгчдийн зүгээс өглөө. Шүүгчдийн зүгээс боломж олгосон оролцогчдын асуудлыг шийдвэрлүүлэхээр нэвтрүүлгийн баг шуурхай ажиллаж байгаа. Шийдвэр гаргах төвчний байгууллага удирдлагууд мэргэжлийн багт оролцогчдын бүтээлийг танилцуулж цаашид хэрхэх эсхийг тодорхой болгох нь өргөн нэвтрүүлгийн бас нэгэн зорилго билээ. Түрүүчийн дугааруудаар бид оролцогчтой хамлсан амлалтаа хэрхэн гүйцэтгэж байгаа талаар сурвалжлуудыг хүргэсэн. Яг одоо хэнд ямар боломж олгосныг сонирхуулъя. Оролцогч TIG 62 дугаартай Төвшинбаатарын Чингис хаан бүтээлийг шүүгчид тоглож үзээд хэрвээ цаашид хөгжүүлэхээр байвал боломж олгохоор болсон. Манай нэвтрүүлгийн баг Төвшинбаатарын Чингис хаан шатраар өргөнөн оюун ухаанаа уралдуулж үзээд түүнийг олон улсын оюун ухааны музейг үндэслэн байгуулагч Төмөн Үлзийгойтой уулзуулахаар боллоо. Ингээд сурвалжлах хэрхэн өрнөснийг одоо хүргэе. Сайн байна уу та? За сайн байна уу? Сайн явж байна уу? Сайн явж байна. Сайн явж байна. За миний зөвхөн энэ Чингис хаан тоглоомод танд одоо таалагч байна уу? Ямар байна одоо? Олны хүртэл болох одоо ямар болцоо байх нь вэ? Энийг одоо танаас асууж орох гэж харамаа. Энэ ер нь маш их хөдөлмөр орсон байна л дээ. Санаа нэгцэн өөр миний бодлоор бол одоо залуу хооч үедээ залган чалаантай ядахта түүхэн баатруудаа нэг нэрийг мэддэг болох юм шүү дээ. Хамгийн наазах одоо энэ зилмээ чуумэр ингэж хэлээ зилмээ боорч одоо энэ цэвэдэ зэвэд чинь одоо ийм очтой мэдгээ ядахаа нэгээр нь тоглож мэднэ. Энэ бол их ашигтай. Тэгэхээр энэ бол цаад санаа нь бол их зөв санаа байна гэж ингэж бодож байна. Миний бодлоор бол энийг дэлгэрүүлнэ гэж байгаа юм. Тэгэхээр дэлгэрүүлнэ гэхэд хүндрэл байгаа нэг юм би өөрт нь хэлж өглөө шүү дээ. Хүн болгон өөрөөр характертай, хүн болгон өөрөөр зам мөртөө, хувь төөрхтөө. Тэрнийг бодоод энэ Монгол ухаанаар бодоод өнөө 10 бодоо цөмөрөө өөрөөр нүүдэл нүүхээр өөрөөр хэлбэл хуучин 64 бодол шатраас шалвар бүгд боднууд нь өөрөөр нүүдэл хийгээд өгсөн байна л дээ. Тэгэхээр энэ дэлхийн ард түмэн Монголын ард түмэн чинь олон зуун жил юугаар нийтийн шатруу одоо тоглож байгаа шатраар тоглолцсон болохоор өнөө амтны чинь өөрөөр болохоор тэрнийг хүлээж авахд их хэцүү, маш их эсэргүүцэлтэй тулна. Тэгэхээр эннийхээ нүүдлийг л одоо хялбар болгож өгөхгүй бол нэвтрүүлэхэд их хүч, их хугацаа, их хөрөнгө мөнгө гарах гээд байна гэж. Тэмүүл зэгээс уулзлаа энд музей дээр нэрж. Ер нь тэгээд зөвлөгөө авлаа. Ер нь дахиж одоо энэ програм дөрмөр дөрмийн сайжруулаад ахиж одоо олны хүртэл болоход бас одоо тус тэмдэглэг өглөө. Зөвлөгөө өглөө, үнэтэй зөвлөгөө өглөө. Энийг хүлээж авлаа. Одоо тэгээд соёлоо. Бүтээлээ цааш нь хөгжүүлэх, бүтээлээ бизнес болгох гараагаан энэхүү оролцогчид өргөөс эхэллээ. Тэдний оюун ухаанаа дайчлан хийсэн олон жилийн хөдөлмөр талаар болсонгүй. Бүтээл бүхэн өргөжин тэлж, бүтээлч эзнээ баярлуулж байгааг үзэгч та бүхэн өргөөс
харах болно. Ингээд дараагийн сурвалжлага. Өргөн нэвтрүүлгийн зүгээс Утаагүй Улаанбаатарын төлөө зорж яваа шахмал түвш Утаагүй зөв цахилгаан халаагур зохион бүтээсэн оролцогчдын бүтээлийг цэвэр агаарын санд уламжлахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд цэвэр агаарын цангийн удирдлагатай цаг товлон оролцогчтой бүтээлээ танилцуулах боломжийг өргөн нэвтрүүлэг олголоо. Та бүдийг Монгол Улсын засгийн газрын цэвэр агаарын санд гэж манай үйл ажиллагаатай танилцж бас өөрсдийнхөө үйл ажиллагааг танилцуулж байгаа бол таатай байна. Энэ Улаанбаатарын агаарын мөрөдлийн эсрэг хүн болгон тусаад ажиллахтай ажиллаж байгаа. Айл өрх болгон өөрсдийнхөө хэмжээнд одоо тодорхой хэмжээгээр ажиллаж байна. Засгийн газрын зүгээс бол маш их ажлуудыг хийж байгаа. Тэгээд одоо өөрсдийнхөө оюун ухааныг бас энэ улс орныхоо төлөө Улаанбаатарын төлөө зориулж ингэж ирсэн та бүхэнд баярлалаа. Тэгээд та бүдийг одоо бүтээсэн бүтээлүүдтэй танилцъя гэж ингэж бодож байна. Нэвтрүүлэгт био холбогчтой нүүрс Хагс Коксын түлш бүтээлээр оролцсон жигжиг зургийн дугуйж ав бүтээлээ цэвэр агаарын санд танилцуулснаар уулзалт эхэллээ. Тэрээр бие хийм технологийн хүрээлэнгийн хэмж мэрэгчлээ хүний хувьд сүүлийн жилүүдэд био түлш үйлдвэрлэх ажилд хамгүй хүч ухаанаа зориулж явна гэж хэллээ. Шигшиж ангилсан нүүрсэн түлш, био түлш, био холбогчтой түлш, түлшний технологийн лаборатори байгуулах зорилготой яваагаа оролцогч дугуйж ав онцолсон юм. Ер нь бол манай дээр иймэрхүү уулзалтууд маш их болдог. Маш их олон залуучууд, маш их олон хүмүүс ирж уулздаг. Зүгээр ер нь бол биднээс яах ёстой гэвэл энэ ахмадуудынхаа туршлага, залуучуудынхаа эрч хүч, оюуны бүтээлийг нийлүүлээд энэ улс орн бол хөгжих ёстой. Агаар эмхөрлийг бууруулах хамгийн сайн үрдсэн түлш хийсэн гэж танилцуулсан жижиг зургийн дуурж авын бүтээл хүрэлцэх даргад зохих ёсоор үнэлэгдсэн. Харин түүний нэр нэгтэн болох ойдвын дугуйж ав гэрийг цахилгаанаар халааж орон сууцтай ойртуулах зорилго бүхий гэр зохицолбор төслөө танилцууллаа. Төслийн хувьд цахилгааны асуудал бүрэн шийдэгдсэн тохиолдолд цэвэр агаарын сангаас дэмжиж болно. Гагцхүү эдийн засгийн судалгааг наривчлан гаргах шаардлагатай байгааг цэвэр агаарын сангийн гүйцэтгэх захирал онцолж байлаа. Цэвэр агаарын санд уламжилсан дараагийн бүтээл бол цог бадрах бүр орчин нарын автоматжуулсан Утаагүй зуух юм. Тухайн бүтээл нүүрсний бүрэн шатлалтын үр дүнд утаа гаргалгүй хямд зардлаар маш сайн халааж автоматар цэнгэлждэг учраас хүний хөдөлмөрийг 99% хөнгөвчлөх боломжтой гэх мэт олон давуу талтай гэдгийг оролцогч Бүрвачер тайлбарллаа. Төрлөх нийслэлийн утааны асуудлыг шийдвэрлэх гэж санаачлаг гарган зүтгэж яваа залуус болох нэвтрүүлгийн оролцогч шин төр Цэрэнд орчнаар цахилгаан халаагуур бүтээлээ цэвэр агаарын санд танилцуулж зохих хариугаа авсан юм. Цэрэнд орж гэдэг залуу шүү дээ. Тэр залуугийн тэр цахилгаан халаагуур хэрвээ одоо яах юм бол холбогдох одоо бичих баримтууд нь ээж бүрдлээрээ гараад ирэх юм бол цахилгааны хувьд болоод эдийн засгийн хувьд бол маш хэмнэлттэй бүтээгдэхүүн байна шүү дээ. Ийм бүтээлийг бол жишээ нь дэмжиж айл өрхөддөө тавихад бол хэрэгтэй. Ингээд уулзалтын эцсийн үр дүн гарлаа. Цэвэр агаарын сангийн гүйцэтгэх захирал хөрөлсөр бүтээл тус бүрийг лабораторийн туршилтанд оруулж патентжуулаад ирвэл өргөн нэвтрүүлгийн оролцогчдыг 10 хүртэлх сая төгрөгөөр дэмжихэд бэлэн байна гэдгийг батлан хэлж Улаанбаатар хотоо Утаагүй болохын тулд зүтгэж яваа оролцогч бүр талархал илэрхийлэн амжилт хүслээ. За манай өргөн нэвтрүүлгээс зохиож байгаа арга хэмжээний нэг нь өнөөдрийн энэ болж байгаа шиг байна. За энэ би дагаарын мөрөдлийн эсрэг чиглэлээр ажилладаг Утаагүй түвшний чиглэлээр ажилладаг хүний хувьд энэ цэвэр агаарын сангийн удирдлагатай уулзсан явдал бас хэрэгтэй ажил боллоо. Шалгаруулалтын хэсэглөө эргэн орцгоё тэг 97 дугаартай насан жаргалын бямб гэрэл. Монголын оюутны холбооны дэд тэргүүн энэ залуу оюутнуудын нэг ч гэсэн асуудлыг шийдвэрлэх зорилгоор өргөн нэвтрүүлгийг зоржээ. Ингээд түүний бүтээлтэй танилцгаая. Өнөөдөр миний оролцож байгаа бүтээлийн сэдэв бол оюутны дотор байрны ор хувцсны шүүгээ болон хичээл давтах ширээ гэсэн ком гэдэг сэдвээр өргөн нэвтрүүлэгт оролцож байна. Яагаад энэ зүйлийг хийх болсон шалтгаанаа дурдах гэвэл одоо байгаа оюутны дотор байруудад хуучны нөгөө төмөр ор халагдаагүй хэвээр байж байдаг. Толгойг нь аваад өөр хооронд нь
суулгаад давхарлаад хийцэн байж байгаа байдал маань өөрөө оюутны дотор байранд амьдарч байгаа оюутнуудын хувьд бол ая тухтай байдлыг хангах бүрэн боломжгүй байна гэж үзэж байгаа. Энэ орыг суулгаснаар гэдэг юм уу, энэ орыг оюутны дотор байранд амьдрал нэвтрүүлснээр ямар давуу талтай болох вэ гэхээр оюутны өөрийнх нь аж тухтай амьдрах орчин нөхцөл цэвэр цэмцгэл байдал бий болно. Эрхийн хамгаалалт хийгдэх боломж байгаа юу? Яг энэ бүтээгдэхүүний загвар гэсэн эрхийн хамгаалалт хийлгэж болохоор л юм байна л да. Гэхдээ энэ яг иймэрхүү төсөөтэй бас загвар байж нэхээ үүсэх арга байхгүй. Эрхийн хамгаалалт хийгдээд болчих юм бол үйлдвэрлэл нэвтрүүлээд 2 дугаар шатанд харж болох юм байна гэж бодож байна. Эдийн засгийн тооцоогч харж байна. Хийгээд ярьсан зүйлүүд дээр нь манай мэргэжлийн экспертүүдийн хэлсэн санаанууд ч байна. Ингээд яаралтай оюуны өмчөө баталгаажуулахад анхаарлаа хандуулад тэгээ 2 дугаар шатанд бол энэ эхнээсээ зах зээл дээр гаргаад зарим оюутны төрийн болон төрийн бус өмчийн ихтэй сургуулиудад тавиад эхэлсэн байвал их сайн байна 2 дугаар шатанд. Тэг амжилт хүсье. Оюун ухааны чадвар бол өмнөхөөс өвлөж, өөрөө хөгжүүлэн дараагийнхаа дамжуулдаг, өсдөг, өргөждөг, сэлбэгддэг, сэргээгддэг, төрмөл бөгөөд таримл баялаг мөнгөж, төрийн саяхалд эрдэмтэн зохиолж, лодонгийн төдөв хэлсэн билээ. Ийм гайхамшигтай баялагаа тарж ургуулan хөгжүүлэх нь хүн бидний эрхэм гавьяа юм. Хүн таны оюуны үрээр бүтээсэн бүтээн байгуулалт хөгжил улам өөдөө мандан бадрах болтгой гэсэн өрөөлөөр өргөн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг өндөрлөж байна. Өргөн нэвтрүүлгийн зүгээс зарлаж байгаа уралдааны мэдээллийг сонсоод аваарай. Бас идэвхтэй оролцоорой гэж уриалж байна. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай. Өргөн нэвтрүүлгийн зүгээс дараах бүтээлүүдэд уралдаан зарлаж байна. Бүтээлч сэтгэлгээтэй, бүтээлээ бизнес болгох хүсэл эрмэлзэлтэй, оновчтой арга ажиллагаа, шилдэг шийдлийг олж чадах эрхэм таныг хүрж байна. Таны бүтээл бусдад болон өөртөө олон боломжуудыг олгох болно. Уралдааны болзол шалгарсан бүтээл өргөн нэвтрүүлгийн дараагийн шатанд шууд шалгарч цаашид хөгжих, бизнес болох гараагаа эхэлнэ. Бүтээлд оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийлгэж патентжуулна. Бүтээл нь орон даяар сурталчлагдаж олон нийтийн хүртэл болно. Барааны тэмдэг зохих уралдаан. Өргөн нэвтрүүлгийн TIG 58 дугаар оролцогч Амар Жаргалын биотүлш бүтээлд барааны тэмдэг зохиох. TIG 28 дугаартай оролцогч Дашним ган төгс нарын никел хамбаа цахилгаан дугуй бүтээл барааны тэмдэг зохиох. Халах гол зүгийн балд олон төрлийн балд ургамлаас гарган авсан цэвэр байгалийн гаралтай жинхэнэ органик бүтээгдэхүүн гэдгийг илэрхийлэх барааны тэмдэг зохиох уралдааныг нийт уран бүтээлчдийн дунд зарлаж байна. Мөн халах гол зүгийн балан тохирох бүтээгдэхүүний загварын уралдааныг зарлаж байна. Дэлхийн зах зээлд эх орныхоо нэртэй брендийг гаргах, халах гол зүгийн балыг танилцуулах үйл хэрэгт уран бүтээлч таныг идэвхтэй оролцоно гэдэгт өрөг итгэж байна. Арьс цоологч автомат машин зохиох уралдаан. Бүтээлд тавигдах шаардлага. Оюутлын машины ажиллах горим. Цоологч хошуу ган төмөр хийцтэй байх, хошууг нь сольдог болон олон төрөл байх. Үзэгч та барааны тэмдгийн болон арьс цоологч машины уралдаанд оролцохоор шийдсэн бол дараах хаягаар холбогдоорой. Бүтээлийн мэдүүлгийг мэдээлэл технологийн үндэсний паркийн 201 доод өргөн нэвтрүүлгийн байранд хүлээн авна. Харилцах утас 3129 техник. Бас нэг зарыг дуулгая. Өргөн нэвтрүүлэгт автомат демократ бүтээлээр оролцож байгаа мөнгөн шагаа дараагийн шатанд шалгах хэсэг нь үзэгч таны саналаас шалтгаална. Тэдний бүтээлийг хэрэгтэй шаардлагатай гэж олон нийт үзвэл бүтээлийг цаашид хөгжүүлэх боломжийг өргөн нэвтрүүлэг олгох болно. Тиймээс та 14 дугаард санал өгөх оролцогчийнхоо нэрийг мессежээр явуулж тэднийг дэмжээрэй. Мессеж илгээх дугаар 14 44 44 өрг боломж.